Go Mongolia! Сайн бацхан өрхөмөнд үзэгчтэй. Аз намхан талаа бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо Монголын үндэсний орлын тэмцээс хамтран AB Robocon Улаанбаатар 2025 тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа. Олон улсын тэмцээний өмнө бид үндэсний роботын тэмцээнийг зохион байгуулж байгаа аваргуудаа мэдээж тодруулах болно. За өнөөдөр бид нар хамтдаа Монгол Космос технологийн коллеж дээр ирсэн байна. Тэдний хувьд бол хүмүүнлэг, оюунлаг, ухаалаг инженерийг бэлтгэхийг зорин ажиллаж байгаа ийм сургуулийн хамт олон юм а. Анх 2017 онд бол AB Robocon тэмцээнд оролцож байсан. За 18 онд оролцсон, 19 онд оролцсон. За үүний дараа 2 удаа оролцсон байдаг юм а. За энэ сургуулийн хамт олонны хувьд бол Moka баг оролцож байгаа юм. Moka багийн хувьд бол өмнө 4-р байр онцлог багаар бол шалгарч байсан гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээд бүгдээрээ хамтдаа Монгол Космос технологийн коллеж Moka багтай танилццгаая. Хамтдаа. Монгол Космос сургуулийн Moka багуудын шилдэг оюутан залуучуудын оюун ухаанаар бүтсэн роботууд сагсан бөмбөгийн спортоор өрсөлдөх болно. Яах шнаас ирээсэй. Танд үзүүлэх зүйл байд. Аваад байгаа юм. Өндөр зэрэглэлийн гейминг процессор, оновчтой сайжруулах технологи, хэд ачаалалд үл унтрах зай бүхий Zetnubia бэлэн боллоо. Нэг гоохон байна. Хүн дутчаа болдгүй. Ганц тарчгүй. Robocon-ыг анх MNB-гээс ер нь бол жоохон бахтай үзчихсэн. Тэгээ тэр үедээ бас сонирхолтой болсон. Тэгээд өмнө жил 1-р курстэй байхдаа Эрдэнэтэд болдог роботын тэмцээнд, Lego роботын тэмцээнд оролцоод мөнгөн медаль авч ирсэн. Тэгээд ер нь тэрнээсээ их урам аваад одоо Robocon тэмцээнд хамт олон тооцоог оролцоо явж байгаа. Би яг анхандаа яг тэр тэмцээнийг мэдхгүй зүгээр ингээд Robocon клуб нь ингээд зүгээр сургуульд хэрэгтэй ингээд нэг иймэрхүү юм хийдэг. Сургуульд хэрэгтэй болсон юмудаа ингээд клубээр яг хийлгүүлдэг тийм байна гэж бодчихсон чинь яг нөгөө Robocon гэсэн үндсэн тэмцээнд ордог тийм мэдээд тийш орохыг хүссэн болсон. Би Robocoнд анх удаа энэ жилээс орж ирж байгаа. Тэгээд энэ жилдээ болохоор ер нь туршлага хоригдлуулж суралцах гэж орж ирсэн. За миний хувьд болохоор Robocon клубд энэ жилээс орсон. Тэгээд 5 дахь курс гэдэг чинь одоо төгсөх курс. Тийм болохоор 5 жил сурж мэдсэн мэдлэгээ бас өөрийнхөө хэмжээнд туршаад челленж хийгээд тэгээд өөрийгөө сорж үзье гэж бодоод Robocoнд орсон. Сургууль дээр нэг өдөр байжсэн чинь Robocon клуб нэгж байгаа. Тэгээд ангийнхаа хүүхдүүдэд цуг орж ирээд тэгээл орж ирсэн. Robocon-ыг анх дунд ангидаа мэдчихсэн. Нөгөө роботууд хоорондоо тулдуулаад тэгээд би бас юм хиймээр байна гэд дотороо төсөөлж исэн. Эрдэнэтлүү тэмцээнд яваад 3 дугаар байранд ороод Robocon гэж ийм гоё юм байна. Робот төгслөх юм гоё юм байна гэж мэдээд Robocon-г арай хэцүүлүүн орсон. Монгол Космос технологийн коллеж Moka баг. Бус баг нь 2017, 2018, 2019, 2022, 2023 онуудад үндэсний авраг шалруулах роботын тэмцээнд оролцож 2017 онд 4-р байрлаж онцлог багаар шалгалж байсан. Мөн Монголын үндэсний орлын телевизээр зохион байгуулсан AB Robocon 2018 сорилт тэмцээний автомат роботын төрөлд 3-р байр, механик роботын төрөлд 4-р шалгалсан амжилттай. Тус жилүүдэд нийтдээ 10 механик роботууд хийж байсан туршлагатай бөгөөд AB Robocon 2025 тэмцээнд механик 2 роботоор оролцож байна. Хамтдаа мөрөөдөн бүтээн Монгол Космос технологийн коллеж Moka баг. AB Robocon 2025 үндэсний роботын тэмцээнийг хамтран зохион байгуулагч боловсролын яам. Анх дөрмийн сонсоход бол нэлээд бүрхэг санагдсан. Яг тохон яг ийм жижигхэн робот ингээд холоо шийдэх. За мотор ажиллуулаа шийдэж болно. Гэхдээ ингээд тохон ихээр бас хүндийн жин бас хэцүү болно гэж одоо аим бас айдаг байсан. Шиндээ бол жоохон гайхаж ирсэн. Яг сагсан бөмбөг тоглолтог тэгээд бүр залдаг энэ төргээд эхлээд бол нэг тийм
толгойд буусан юм бол байгаагүй. Ер нь жоохон гайхаад айжсэн. Өмнө жил болон энэ жилийн аль нь илүү сонирхолтой вэ гэх юм бол яг энэ жилийнхээс илүү сонирхолтой. Ягаад гэх юм бол ингээд сакс тоглож байгаа заалан тохно гэсэн дүрмүүдтэй яг зүгээр сакс тоглож байгаа юм шиг тоглоно. Өмнө нь болохоор ингээд цайраа шидж оруулах, бөмбөг ялгах гэсэн байдлаар явж ирсэн. Тийм болохоор яг одоогийн байгаа байдал нь илүү сонирхолтой бас жоохон төвөгтэй. Манай Робконы баг болохоор нийтдээ 23 гишүүнтэй. Тэгээд тэр нь 7-16 гээд 2 хуваагдаад 2 робто хийж байгаа. Миний одоо яг өөрийн гардаж хийж байгаа робот нь товтлогч робот байгаа. Яг дээдлийн курсын ахнараас асуугаад алингээр нь яг тэр энэ гэхгүй бүгднгээс нь асуугаад яг хэрэгтэй минь хийж өгдөг. Роботын шидэгч, товтлогч робот дээр энэ төлөвлөгөө ажиллаж байгаа. Би одоо 20 дугаар курс болохоор яг нэг хийцлэл бас код тал руугаа нэг сайн юм мэдгүйсэн яг Senpai одоо дээд курсын ахнарыг дагаад ингээд юмдаа суралцаад явж байгаа. Роботынхоо шидэгч, товтлогчтой ажиллаж байгаа. За миний хувьд болохоор 5 дугаар курс гэдэг утгаараа аль роботон дээр төлөвлөгөө оролцоод тэгээд ерөнхий давтлагч роботон дээр бас нэлээд төлөвлөгөө оролцсон. Би ер нь анхандаа Robocon гэж мэдээгүй байсан. Ерөнхийдөө бол би бол энэ Robocon гэдэг ер нь энэ клубэд ерөнхийдөө бол 2-7 хоногийн өмнөөс орж ирсэн. Ерөнхийдөө шинэ гишүүн гэсэн үг. Би яг Robocon клубд Talker, Freezer, Ragnarok гэсэн яг 3 хийцлийнхаа нэмэн дээр нь хийдэг. Роботын тухай мэдээллүүдийг YouTube тэгээд өмнө жилийн Robocoнд оролцож байсан гишүүдээс шууд ингээ асуучдаг. Яг ингээ хуучин нэгдүгээр курст ээж явахдаа би яг өмнө жилийн 5-ынхантай нэг танилцчихсан. Тэд нар хууч Robocoнд байсан болохоор ингээ тэднээс ингээ ийм хийвэл яах вэ хаа гэд ингүүл яах вэ хаа гэд тиймэрхүү мэдээлэл ингээ асуудаг гэсэн. За өмнөх жилийн Robocon тэмцээнийг харах юм бол дөрмийн хувьд үр тариа тарих гэдэг ч юм уу ийм онцлогтой жил байсан бол энэ жилийн хувьд бол сакс тоглодог робот хийхээр их онцлогтой байгаа. За хүүхдүүд маань хамгаалагч болон довтлогч робот хийх ийм үүрэгтэйгээр энэ жилийн тэмцээнд оролцож байгаа. Тэгээд дөрмийн хувьд бол анх сонсоод сакс тоглодог робот гэхээр нэлээд жоохон хэцүүхэн байх болов гэж төсөөлж харж ирсэн. AB Robocon тэмцээнийг Монгол улсад нэвтрүүлж ажиллаж байна гэдг нь өөрөө тухайн улс орны хөгжлийг одоо сурталчлан таниулах, хүүхдүүдийг тэнд хамтран орж татах сонирхлын төрүүлэгч байдаг юм уу те. Дээрэс нь хүүхэд өөрөө тасралтгүй хөгжиж явах ёстой тэр сэдлийг нь бий болгож байгаа хамгийн том одоо нээлттэй үйл ажиллагаа гэж би бол хардаг. Тэгээ энэ үйл ажиллагаа бол тасралтгүй явж явах ёстой. Ингэхийн бол тэрийг харж үзэж байгаа телевизээр харж байгаа хүүхдүүд, телевизээр харж сууж байгаа эцэг эхчүүд нь би мэрэгчлэр хүүхдээ эзэмшүүлэх юм байна. Мэрэгжлийн чиг хандлагын баримжаа авч болно. Роботуудын шин шийдлүүд ямар түвшинд очиж байгаа вэ гэдгийг яг нь харж болдог учраас энийг бол Монголын үндэсний телевизүүд Монгол улс орон даяар нэвтрүүлж байгаа нь өөрөө цаанаа улсын орны хөгжлийн том суурь гэж багш нь бол хардаг байгаа. Хамтран зохион байгуулагч, цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам. Уул нь илүү олон гиш бусдагаас илүү олон гишүүнтэй байгаа. Гэхдээ нэг мая багт цахилгааны инженерийн оюутан болон компьютерийн инженерийн оюутан харах юм байхгүй. Бид нар бүгдээрээ механикийн инженерийн оюутан болохоор манай роботуудын маань механик хийцэл юм бол сайн явж байгаа. Нөгөө код болон цахилгааны тал дээр баг зэрэг асуудалтай байгаа. За манай роботын хувьд сагсан бөмбөгийн бэлтгэлд ашиглах боломжтой гэж бид нар бодож байна. Ягаад вэ гэвэл одоо тамирчид энд тэндээс гүйж ирээд бөмбөг дамжуулах боломжтой үед энд тэндээс нь тохируулж агаад дамжуулж болно гэж бодож байна. Техникийн хувьд хамгийн хүнд хэсэг нь шидэгч байсан. Ягаад тэгэхээр яг гол оноо авч байгаа механизм шүү дээ. Гол оноо авч байгаа механизм нь хэр сайн байна гэдэж нэ их оноо авах болохоор тэр деталуудыг нийлүүлэх гэж жоохон хүндрэлтэй, зарим нь хоорондоо таарч тохирохгүй сэлбэгнүүд байгаа. Таарч тохирохгүй компьютер код, програмчлал тэдрийг нийлүүлж зохицуулах хийж нэг робот болгоно гэдэг нь хэцүү. За манай робот нь гурвалжин суурьтай байгаа. Гурвалжин суурьаараа юугаараа давуу талтай вэ гэхээр эргэлтийн өнцөг нь их хурдан одоо ийш тийшээ шилжихэд бус роботуудыг тойрч тоглоход их хурдан гэж бодчих бид нар гурвалжин суурьтай гэсэн. Тэгээ шидэгч механизм дээр бид нар 2 ширхэг мотор тавьж гисэн байгаа. Энэ 2 ширхэг мотороор бид нар залах болон шидэх гэсэн 2 үйлдэлийг гүйцэтгэхээр төлөвлөсөн байгаа. Анх ингээд
хийжсэн, туршиж үзэжсэн 360 дугуй байгаа. Тэр ингээд маш олон хэсэгтэй. Тэгээд тэднэрээ угсрах, тэрэн дээр хийж байгаа жижиг хэсгүүд тэднэр ер нь нэлээд хэцүү байсан. Лего нь хуванцгаараар хийдэг, Robocon болохоор төмөр моторыг хамгийн өвчтэй зүйлс ирээд юм. Ер нь бол туршилтын үндсэн дээр маш олон үйлдэлүүдийг хийж үзсэн. Одоогийн байдлаар одоогийн болсон байгаа роботын манууд болохоор туршилтаас хамгийн зөв тохиромжтой гэж үзсэн механизмуудаа тавьчихсан байгаа. Монгол Кашин сургуулийн Моко багуудын шилдэг оюутан залуучуудын оюун ухаанаар бүтсэн робот сагсан бөмбөгийн спортоор өрсөлдөх боллоо. За, эрэгтэй хүүхдүүд олуулаа байснаар яг механик хийслэл тал дээр одоо хийцийн үйл явц маш хурдан. За тэгээд асуудал гарсан үед болохоор тэрийг гэлс шин санаа гаргаад дахиад хэрэгжүүлэхэд илүү хурдан байсан. Одоо манайд болохоор бүх юм нь механик хийцлэлтэй, бүх юм нь кодчлон гэсэн ер нь бол баг товчоор ингээд механикаар хийж байгаа байхгүй. Тэнгүүт бүгдэнд нь роботыг сайжруулахын тулд сенсор авах хэрэгтэй. Тэгэхээр нэг сенсор нь дор ээж 2-3 сая төгрөг гэхээр сенсор авчих юм бол талбайд робот өөрөө хаана байгаагаа мэдэрнэ. Тэгээд шийд хаана байна, бүх юмныхаа байршлыг мэдрээд яг хамаагүй нэрвчлэн сайжраад явчихна л гэсэн үг дээ. Энэ хооронд нь холбоотой ер нь бол яг 3D-гаар зураад яг яаж холбол болохоор нийтийг сайжрж байгаа тэр 3D-гаар зурсан юм а бийжүүлээд явсан. Яг туршилтын үйл явцад байх юм бол туршилтын үйл явцад бодлоогүй бүтлгүүцсэн гэх юм бол яг бөмбөг шийдэх механизмаа туршиж үзэхэд яг хоёр мотор шатчихсан. Яг нэг батарейныхаа хүчлийг тааруулаагүй тэгээ цахилгаан хүчил бууруулагч аваас холбоог байсан болохоор яг тэр үед амар туршлахгүйгээс олж мотороод шатаж ирсэн. За бараа материалын олдсон Монголоос авах юмудаа эндээсээ авна. Тэгээд бүр олдохгүй бол урдаа хятадаас захидаг баг. Хугацаагаа сайн тооцоол зэхгүй бол 9-өөс 23 хоногийн дотор ирчихсэн. Хамгийн удас нь 23 хоног ирсэн. Бүхэл ер нь Robocon багийн хувьд бол санхүү бол нэлээд их чухал үүрэгтэй оролцдог, нэлээд их бартаатай байдаг. За манай сургуулийн хувьд бол яг энэ Robocon тэмцээнд оролцож байгаа учраас сургуулийн дэмжлэг санхүүгийн хувьд нэлээд сайн байсан учраас сургуулийнхаа хамт олонд талархснаа энэ тасранд илэрхийлье. Тэгээ яг тэмцээнд бэлдэж байгаа үед бол хүүхдүүд маань эхнээс нь ингээд суралцаа явж байгаа. За заримдаа юу гэдгийг мотор драйвераа шатаах гэдэг ч юм уу, моторынхаа ачааллыг ихтэй шатаах, за ингээд шинээр мотор захиалах гэдэг ч юм уу, ингээд санхүүгийн хувьд нэлээд хүндрэл бэрхшээл байсан хэдий ч сургуулийнхаа тусалцаа дээр энэ дээр бол энэ даваануудыг бол даваа гарсан. Яг роботод үгнэд харуул одоогоор ер нь 70-аас 80% таа байгаа. Тэмцээн ботлол ер нь үлдсэн механизм шийдлүүдэд нэлээд шахуу хуваартаагаар ажиллаа. Тэмцээнд бол бүрэн бэлтгэлтэй, за туршилтаа сайн хийгээд орно гэж харж байгаа. За аливаа нэгэн асуудал гарах үед бол хүүхдүүдтэйгээ мэдээж нөгөө хуралдах, багаараа уулзах, асуудлаа дэлгээд ярилцах, ямар шийдлүүд байна, хүүхдийнхээ санаа оноог сонсох, за багшийн хувьд зөвлөгөө өгөх гэдэг ч юм ингээд хоорондоо харилцааны асуудлуудыг нэлээд үр дүнтэй хуралцснаар одоо шийдэж чаддаг байгаа. AB Robocon 2025 үндэсний роботын тэмцээнийг ивент итгэгч Mobicom Group. Монголын үндэсний олон нийтийн телевиз Аз намхан далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо үзүүлж байна. Миний хувьд бол өмнө мотоциклийн зүгээр эд ангиудыг хийж сэлбэж явдаг байсан бол энэ удаад тэр сэлбэгнүүдийг өөрөө бүтээж ийн болтыг хэрвээ яаж хийдэг вэ? Ямар стандартын болт байдаг вэ? Тэр чиглэлээр арай илүү инженерчлэлийн ухаанаар илүү мэдлэгтэй болсон өмнөхийг бодлоо. Би ер нь автоспорт тал руугаа сонирхолтой ер нь ирээдүйд автоспортоор явж боддог. Тэгээд яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр ер нь ингээд машин босгоход ер нь өөрөө битаж хийж сурахын тулд орж ирсэн. Ер нь гаднаас мөнгө зарж биш өөрөө бүтээдэг болёо гэж бодсон. Тэмцээнд ороход ингээд роботоо өгсраад ингээд бэлдээд босоод ирэх нь гой санагдаж байгаа. Цаашдын зорилго нь энэ жил хоригдлуулсан туршлагаа хэсэглээд дараа жилдээ илүү сайн робот хийх юм да. Би ерөнхийдөө бодож байгаа л
ер нь таваа төгсөөд Монголдо ажиллахыг илүү яаж байгаа зорж байгаа. Гадаадаас илүү гадаад гэхээ илүү Монголдо илүү их юмыг бүтээж, Монголдо илүү их юм бүтээж нэг тиймэрхүү талаар ер нь бодолтой ирээдүйдээ ер нь тэгж харж байгаа. Хувь хүн талаас одоо яг миний хувьд болохоор би яг тийм бүтээл хийх гараараа юм хийх тал дээр жоохон таарах хүн байсан. Тэгээд Ravcon клубд орсноор багаараа баг хамт олноороо яг гардан юм хийсний үр дүнд гарын урд үетэй болсон, илүү их материалтай ажиллаж яг би ч юм босгох тал дээр илүү сайжирсан. Мөн Arduino дээр код одоо өөртөө судалж бичсний үтэн дээр бас анхан шатны мэдлэгтэй болсон гэж бодож байна. Багийн хувьд болохоор бид нар багаараа илүү ойлгомжтой, сайн харилцаа тогтоож чаддаг болсон, бие биендээ даалгасан ажлыг илүү найдвартай цаг хугацаанд нь хийж чаддаг болсон. Цаашдаа инженерийн чиглэлийг сонгон суралцах гэж байгаа дүүнертэй хэлэхэд энэ мэргэжил болохоор маш гоё мэргэжил, ямиг бүтээдэг, өөрөө ч бас түүнээсээ илүү их суралцаа явдаг. Тийм болохоор мөрөөдлөө дагаарай. Хүнийг оролдог техникийг бүтээцгээе. Монгол Кайшин сургуулийн Моко багуудын шилдэг оюутан залуучуудын оюун ухаанаар бүтсэн роботууд сагсан бөмбөгийн спортоор өрсөлдөх болно. Одоогийн байдлаар бол анх орж ирсэн бодвол багаар ажиллаа сурчсан. Одоо багийнхаа хин ямархуу зүйлийг арай илүү хийж ийн тэрүүгээрээ ажлуудаа даатгаад авчдаг болохоор багийнхандаа болон багш нартаа сурвал одоо ингээд төсөн мөнгөөр ивент тэгээд мэдлэгээрээ хангаж байгаад баярлаа. За манай багийнх нар надаас 2-3 насаар ах болохоор надаас арай бүтээлч сэтгэлгээ өндөр санагддаг. Би одоо 5 дахь курс хүртлээр суралцаад 5-аас шууд инженерээр төгсөөд Япон явж ажиллаад Японд ажиллаж байгаад Монголд буцаж ирж ажиллана гэж боддог. Анх би механикт орж ирээд яг зүгээр л юм ухсрах юм байна гэж бодсон. Гэхдээ орж ирээд амар олон юм хийж сурсан. Докер мокер тэгээ гагнуур утгуус орно. Зүгээр ганц юу ч гэлтгүү төмөртэй ажиллаж гэлтгүү зураг зурж бас болно. Зургийн хичээл хийн маш олон талаараа инженер болно гэсэн үг. Хамтран зохион байгуулагч, цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам. Өмнө ингээд бодож ирсэн амар хийхэд хэцүү байна гэж бодож ирсэн юмд одоо ингээд хийгээд одоо ингээд дуусах шатандаа амар төгсөж байгаа. Тэгээ тэрийг ингээд хараах нь ингээд гоё санагддаг. Энэ мэргэжлийн дуртай зүйл нь болохоор юмыг бүтээж олдог. Тэгээд жишээ нь робот бүтээн, механизм бүтээн, ер нь бүтээх талдаа дуртай болохоор энэ сургуульд орж ирсэн. За жил болгон үндэсний телевиз маань Робокон тэмцээнийг бас зохион байгуулдаг. Үүнд бид багш нар бид нар бол маш их талархалтай байдаг. Яагаад гэвэл энэ суралцж байгаа оюутан хүүхдүүдийн маань бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, за сурсан мэдснээ практик дээр ашиглах, бодит бүтээл хийх, энэ бүтээлээ хийгээд бас урамших гэдэг ч юм уу. Ингээ ажлын байран дээр сурж байгаа хавцдаа өөрсдөө бэлтгэх энэ боломжийг өгдөг учраас багш хүний хувьд бол их энэ тэмцээнийг зохион байгуулдагт маш их баярлалаа. Тэгээд цаашдсан энэ тэмцээн маань бас ингээд улам илүү өргөжөөд аж ахуй нэг байгууллагууд маань энэ тэмцээнд оролцоод ивент итгээд хамтраад ажиллаад ингээд явбал энэ бас инженерүүдийг залуу инженерүүдийг ялангуяа ингээд бэлтгэхэд их үүрэг оролцоотой байх юм байна гэж харж байгаа. Яах наваас ирээсэй. Танд үзүүлэх зүйлээ аваад байгаа юм. Өндөр зэрэглэлийн гейминг процессор, оновчтой сайжруулах технологи, хэд ачаалалд үл унтрах зай бүхий Zetnubia бэлэн боллоо. Нэг гоохон байна. Хүн дучаа болдгүй. Ганц тарчгүй. Ерөнхийдөө л маа багтай өрсөлдөх хэмжээний баг гэх юм бол шүтээсийн багууд л юм чанга багт. Тэгээд бус тогтоож гэсэн амжилт хүсье. Өмнө нь яг нэгж ингэж ажил хийж байгаагүй 23 эрэгтэй хүүхэд нэг баг болж ажиллахад
одоо оюун санаа сэтгэхийн өөрөөгөө болохоор санаа зөрөх тэгээд бие биенийхээ хийсэн санааг бас яг сайн нарийн ойлгохгүй байх гэсэн тиймэрхүү тодорхой асуудлууд эхлээд бол гарч исэн. Ямар нэгэн асуудал гарсан үед яг бүгдээр энэ өрөөнд цуглараад хурал хийгээд тэгээд яг яаж шийдэх вэ гэдэг гаргалгааг нь гаргадаг. 9 сараас хойш одоо баг хагас жил цуг юм хийжлээ. Тэгээд ер нь бол гэр бүлийнхнаасаа их цаг хугацаа цуг өнгөрөөсөн. Тэгэхээр ер нь хэрэлдэх, мууталцах үе зөндөл гардаг. Тэгээд тэр үед зөрүүдэлжсэн бол зөрүүдэлжсэн дуучлаарай. Тэгээд ойлголцоод цуг юм аядагт баярлалаа гэж л та. Бид нар нэг баг болж ажиллахдаа бие биенийгээ ерөөсөй ойлгодгүй өөр өөрсдөө их зүтгэж юм хийдэг байсан. Одоо ингээд нэг жилийн хугацаанд хамтарч ажилласнараа бие биенийгээ ойлгож чаддаг, багаар ажиллаж чаддаг болж хөгжсөн байгаа. Бөөндөө инээлсэн ч үе байгаа, муудалсан ч үе байгаа. Тэр үеүүдийг хамтдаа даваад одоо энэ хүртэл яваад тэмцээндээ ороход барыг бэлэн болсон байна. Тэгээд жоохон хичээгээ тэмцээндээ амжилттай оролцгоё. Багийнхандаа юу? Манай багийнхан ч их гоё юм шүү дээ. Их сайхан харилцаатай. Тийм. Тэгээд өмнө би чинь нэг тийм 2 дугаар курст байхдаа л нэг тийм 2 дугаар курсын чинь ах нарыгаа л дагаад юм бий. Тэгээд өөрийн толгой мэдчих юм ажиллахгүй болохоор тэгээд одоо бол нэг тийм жоохон альбом тушаалаа гэсэн гэх юм уу жоохон өөрөө л юм бийж болно л да. Тийм. Би өөр нь анхандаа орохдоо л иргэд жоохон сандарсан ах нартай таалагдах болов уу одоо анх орж байгаа юм чи би бол юмнуудаа мэдгүй юм чи ах нарт илүү гай болчих байгаад үгсэн бодолтой байсан. Харин одоо бол ах нар бол илүү тусалжтэй миний мэдгүй байгаа багшин дээр ажиллаж илүү тусалж тиймэрхүү бодлоор байлаа. Яг Робоконы багш нарт хаяа загнуулж байгаа. Хаяа алга болоод нөгөө би бас дугуй унах дуртай. Тэгээд дугуй муугу унах гад найзуудтайгаа нийлээд бас явцдаг, эрт явцдаг. Манайх багаар ажиллахдаа яг эхлээд бөөнөрөө сайхан ярилцаад яг тэр үед л асуудал их гарч ирдэг те. Яг ярилцаад дууссан бол бараг л асуудал гарахгүй. Ярилцаад яг ямар шийдэл төрөх вэ гэдгийг сайн ярилцчих юм бол болдог. Тэгээд яг ингэж шимээр байна гэд хүмүүсийн бодол зөрчилдөг тоо. Яг тэрэн дээр их зөрүүлсэн хөөс. Бусдаар бол яг хийх ёстой юм хийгээл. За тэгээд хагас жил орчмын хугацаанд ингээд багаар ажиллаад бие биендээ зөвлөгөө өгөөд шүүмж өгөөж явсны үр дүнд манай багийн ойлголцол тэр хийж бүтээх явц илүү сайжирсан байгаа. Зүгээр л боолт чангалж болно гэхээсээ илүү яавал ямархуу стандарт байж ийж тиймэрхүү боолт гайкийг орон оршуулах бай тиймэрхүү юм илүү мэддэг болсон. Бусад мэргэжлүүдээс энэ мэргэжил юу гоё юм бэ гэвэл ер нь ингээд суух ажил багтай ер нь босч идэг. Багийнхандаа би хаяа залхуураад мөрөөд ер нь юм хийхгүй байсан ч гэсэн ер нь байлгаад байгаад баярлалаа гэж хэлээ да. За Робокон тэмцээний хувьд бол манай хүүхдүүд ер нь бол Робокон тэмцээнд оролцсноор бие биетэйгээ харилцах, багаар ажиллаж сурах, за мөн техниктэй харилцах, багажтай харилцах гэх мэт олон зүйлсүүдийг суралцдаг. Тэгээ яг багийн хувьд бол удирдагч багшийн хувьас хүүхдүүдийнхээ хоорондын харилцааны асуудлыг шийдэх, за ямар нэгэн техникийн шийдэл, механизмын шийдэл гарах үед нь зөвлөх гэдэг ч юм уу ийм байдлаар оролцоо явдаг. Тэгээ хүүхдүүдийн хоорондын одоо яг тийм харилцааны асуудлууд нэлээд үүсдэг учраас эдгээр дээр бол багшийн үүрэг их оролцоо их шаарддаг байгаа. Дэмжиж байгаа анги хамт олон багш, захирал, сургуулийн удирдлагуудаа баярлалаа. Мөн гэр бүлдээ маш их баярлалаа гэж л байна. За тэгээд багш хамт олон сургуулийн хувьд болохоор ямар ч асуудал гарсан биднэрт эргээр зөвлөмж өгж тусалж дэмжижсэнд баярлалаа. Гэр бүлдээ бас энэ хүртэл тусалж дэмжиж цаг зав гаргаж өгсөнд баярлалаа гэж хэлье. За манайх сургууль үүсгэн байгуулагчнаас хойш сургуулийн онцлог нь өөрөө инженер техникийн боловсрол олгодог ийм сургууль учраас за инженер техникийн одоо чадварыг сайжруулах, за тэнд одоо хүүхдүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, за мөн одоо шинэ технологи нэвтрүүлэх, за шинэ одоо дэлхийд дахин нэвтрүүлж байгаа шинэ технологиг эргэн сурвалжлах зорилготой явуулдаг энэ ABU Robocon тэмцээнд бол байнгын оролцох зорилготой байдаг. Тэгээ энэ жилээс өсвөлээд бид нар бол хүүхдээ одоо их татан оролцуулах зорилго тавьж ажиллаж байгаа. За яагаад ингэж байгаа вэ гэхээр
бид нар өөрсдөө инженер техникийн боловсрол олгодог байгууллага учраас хамгийн чухал нь сайн инженерийг бий болгох зорилготой. Тэгээ сайн инженерийг бий болгох зорилготой нэг үндсэн ажлын хэсэг нь юу вэ гэхээр Робкомын клубүүд хамтран ажиллаж байгаа хүүхдүүдийг оруулах, за тэнд орж байгаа багш ажилчдыг одоо бас нэмэгдүүлэх. За ингээд хүүхдүүд Робком тэмцээнд орсноор өөрсдөө инженер техникийн мэдлэг авч сурна. Хичээлээр сургалтын үйл ажиллагаанд явуулдаг одоо мэдлэгийг бас бусад хэлбэрээр бол олж авдаг хүүхдүүд багаар ажиллах, тэгээ бие биентэйгээ харьцаж сурах, шийдвэр гаргах гэх мэтчлэн ийм маш олон давуу тал байгаа учраас AB Робком тэмцээнд бол оролцох маш сонирхолтой байдаг байгаа. Монгол Кайсын сургуулийн Моко багуудын шилдэг оюутан залуучуудын оюун ухаанаар бүтсэн роботууд сагсан бөмбөгийн спортоор өрсөлдөх болно. Монгол Кайсын технологийн коллежийн Моко багийн залуучуудад танилцлаа. Тэдний хувьд мөрөөдлөө бүтээ ураатаагаар энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа юм. Мөрөөдлөө бүтээж чадна гэдэг тэтгэл өрмөн амжилттай залуучуудаа. За энгийнээс ухаалгаар энэ бол Mobicom Group AB Robocon тэмцээндээ хамтран ажиллаж байгаа байлаа. Энэ удаагийн дугаар ингээд өндөрлөө. Дараа дахиад уулзъя баяр та. Go Mongolia. Уулзсан хүн найрсаг, унган байгаль нь онгон дагшин, хүн зам зочломтгой, хөлөг мордонд хурдан, Төв Азийн өндөрлөгт орших улсыг Монгол гэдгээ. Тэв дэлхийд Сувалдраа эзэн Чингисийн нэрээр хамгаалсан Монголын нийслэл Улаанбаатарт хүн зооныхон тал шахуу хувь нь оршин суудаг. Дугуйгаар 14,000 км зам туулж, мөрөөдлийн багийнхантайгаа уулзсан залуу, ой тогтоолтын дэлхийн авраг, Гиннесийн рекорд эзэмшигч охид, хэмэл оюуны, физикийн, химийн, математикийн олон улсын олимпиадуудын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд, 3x3 сагсан бөмбөгийн Аз ТV-ийн хошоо авраг залуус, бүжгийн спортын дэлхийн аврагын дэд байрын шагналт охид хөвгүүд, олон улсын Робоконы хошоо дэд байрын шагналт оюунлаг хүчрхэг залуус энэ хотод амьдардаг. Уудам нутагта энх тайван амьдарч, хурдан хүлгээ эрдэнсээр гоёж, хуурын овцаар сэтгэлэн цэнгүүлж, өмсгөл зүүсгэлдээ өнөртний түүхэ шингээсэн Монгол хүмүүст шинийг сурах, бэрхийг давах, хэцүүг твчих эрхэм чанар буй. Дэлхийн нийтээрээ тоглож наадаж үжиж сонирхож буй сагсан бөмбөгийн спортыг монгол хүүхдүүд баг балчраасаа малынхан хотны хажууд самбар цаграг өөрсдөө хийж наадаж тоглодог. Хүүхэд залуусын тоглох дуртай сагсан бөмбөгийн спортоос сэтэл санаагаан авч AB Robocon 2025 Mongolia олон улсын тэмцээн зохион байгууллаа. Робот сагсан бөмбөг. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт. Сагсан бөмбөгийн спортоос сэдвлэн AB Robocon 2025 Улаанбаатар тэмцээн альвааг хамтын хүчээр гүйцэтгэх үзэл санаа гаргахаар боловсруулагдсан. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт өрөөндор роботууд баг болж сагсан бөмбөгөөр өрсөлдөнө. Робот сагсан бөмбөгийн тэмцээний талбай нь 15-ыг харьцах 8 метрийн хэмжээтэй байна. Талбай нь хамгаалтын ба довтлогооны гэсэн хоёр талд хуваагдана. Довтлогооны тал нь 3 болон 2 онооны шидэлтийн бүсээс тогтно. Талбайн гадна талд багийн гишүүд роботуудаа удирдлагын бүс, роботуудад зориулсан нэмэлт механизмын бүс мөн бөмбөгний тавиурууд байрлана. Тэмцээнд олон улсын сагсан бөмбөгийн холбооны насан туршидтын жишг бөмбөг болон самбар цагиргийг ашиглана. Харин цагиргийн өндөр 2 м 43 см байна. Тоглолт улаан болон хөх багуудын хооронд явагдана. Баг тус бүр 2 роботтой байх бөгөөд хагас автомат мөн бүрэн автомат удирдлагатай байх боломжтой. Тоглолтын эхэнд зоос шидэж эхний довтлогоо гүйцэтгэх багийг тодорхойлно. Тоглолт эхлэхэд багууд өөр өөрийн хамгаалтын талд байрлана. Шүүгчийн тохиогоор тоглолт эхлэж, багийн гишүүн өөрийн роботтой бөмбөгийг дамжуулна. Довтлож буй баг зөвхөн довтлогооны талаас шидэж оноо авах боломжтой. Довтлогооны тал руу нэвтрэхдээ довтлж буй баг нь бөмбөг эзэмшиж буй робот довтлогооны тал руу бүрэн нэвтрэхээс өмнө хамгийн багадаа 1 удаа бөмбөгөө довтлогооны талд залах ёстой. Эсвэл довтлогооны талд байгаа багийн роботтой дамжуулан довтлогооны тал руу нэвтрэх боломжтой. Робот бөмбөгийг цагирч шидэхийн өмнө хамгийн багадаа 1 удаа бөмбөгөө залах ёстой. 3 онооны бүсээс амжилттай шидэлбэр 3 оноо. 2 онооны бүсээс амжилттай шидэлбэр 2 оноо. Цагираг дээрээс довтлбол 7 оноо. Багууд ээлжлэн довтлогоо гүйцэтгэх бөгөөд нэг довтлогоо гүйцэтгэх хугацаа 20 секунд байна. Тоглолтын явцад баг өөрийн роботыг нэмэлт механизмаар тоноглож ур чадварыг өөрчлөх боломжтой. Хамгаалж буй баг нь хамгаалтын ур чадвараа ашиглан бөмбөгийг хааж, тасалж,
хурдан товтлогоо гүйцэтгэх боломжтой. Цаг дуусахад хамгийн өндөр оноотой баг тоглолтын ялагч болно. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт. 2025 оны 8 дугаар сарын 24-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод уулзцгаая.